Автомашин 50 км/цагийн хурдтай хөлгөөнд оролцож байгаа тохиолдолд 1 секундэд 14 м зам туулдаг бол 3 секундэд 41 м зам туулна. Харин 60 км/цагийн хурдтай үед 1 секундэд 16 м, 5 секундэд 83 м замыг туулах жишээтэй. Та гар утасны дугаар харахад 1.5 секунд зарцуулах болно. Утсаа авахад 3 секунд. Харин мессеж нээж уншихад бүтэн 5 секунд. Bueno, дугаар ээж асууд ирсэн байна. Та дараа зулгаарай. Та жолооны ард гар утсаа хэрэглэсээр л байна уу? Монгол хүн Монголын баялаг. Сайн байна. Танд яваад туслах. Даатгалаа хэлэх гэсэн. Ямар төрлийн даатгал хэлэх гэж байна? Жолоочийн албан журмын хариуцлагын даатгал. Монгол Улсын жолоочийн хуулийн дагуу техникийн хэрэгсэл өмчлөгч, иргэн, байгууллагууд жолоочийн хариуцлагын даатгалтай хамрагдсан байх ёстой байдаг. Тиймээс та надад эхний ээлжинд тээврийн хэрэгслийн гэрчлэгийг үзүүлнэ. За ойлголоо. Тээврийн хэрэгслийн гэрчлэгийн инх тайван гэдэг хүний нэрээр хэлдэг юм байна. Та инх тайван гэдэг хүний жолооны үнэмлэхийг иргэний үнэмлэхтэй зөв батарна. За таны машиныг өөр хүн унах уу? За өөр хүн өмнө гэдэг нь юу гэсэн үг лээ? За өөр хүн хэрвээ ундаг бол нь мэдээллийг давхар оруулж өгөх хэрэгтэй. Давхар унах хүнийхээ регистрийн дугаарыг мэдчих юм бол шууд програмаас татаж гаргаж ирж болно. Яагаад гэвэл энэ програм маань бүгдээрээ нэг даатгал. Даатгалын маань бүх компаниуд нэгдсэн нэг програмд орчихсан байгаа. Албан журмын даатгагчдын холбооны. Тэгэхээр регистрийн дугаарыг хэлчихвэл бүгд гараад ирнэ. Гараад ирнэ гэсэн үг үү те? Нэг танд регистрийн дугаарыг хэлээд бичээ. Баярагийн Мөнхбаатар гэж байна. Утасны дугаар ялаарай. Та манай даатгалын компанид өмнө 2 жил даатгалсан байна. Таны мэдээлэл байгаа учраас шууд гараад ирж байна. За өөр хүн хоо. Өөр хүн байхгүй. За гэрэг нь дагууллаа. Даатгалынх нь хураамж 29,700 төгрөг болж байна. За ойлголоо. Энэ өмнөх жилийнхээс хямдард юм байна тийм ээ? Тийм ээ. Та жил болгон даатгуулах тусам таны бүлэг бүрч хураамж баг төлөгдөх ёстой. Хэрвээ нөхөн төлбөр авч ирсэн бол баг зэрэг хураамж нэмэгдэнэ. Бусдад санаатай олон сэнэмсэргүй байдлаас болоод тохирол учруулах юм бол таны өмнөөс манай даатгалын компани таны хохирлыг барагдуулж өгнө гэсэн. Энэ нь нэг удаагийн тохиолдлоор 5 сая хүртэлх төгрөгийн төлбөрийг олох гэж шүү. За ойлголоо. За бас манад та жолоочийн даатгалаас гадна тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэж болно. Тэгэх юм бол та бусдад тохирол учруулчлаа гэхэд энэ даатгалаараа хохирлоо барагдуулчаад өөрийнхөө тээврийн хэрэгслийг бас манай компаниас нөхөн төлбөр авч болно гэсэн. Тэр нь бас тусдаа зүйл залттай байдаг. За та энэ дээрх мэдээллийг шалгаж үзээд юм зөв байх юм бол артлт нь гэрээ байгуулсан даатгуулагч гэж байгаа. Энэ дээр гаргаж үзэрнэ. За ойлголоо. За баярлалаа. Надад наалт өгөх лөө. За даатгалын маань наалт нь энэ жилээс хэрэглэхээ болчихсон байгаа. За. За яагаад гэвэл нь даатгалын програмаас мэдээлэл татчихж байгаа учраас бүгд шууд нэг дор энд орчиж байгаа болохоор танд наалт өгөх шаардлага болчихж байгаа юм. Өөрөөр хэлбэл таны машиныг хөрдүүлэх олон төрлийн наалт байхгүй болчихж байна л гэсэн. Тэгвэл бүр хэлбэр болж байгаа юм тийм ээ? Тийм одоо яг програмчууд орчиж байгаа болохоор газар дээр л хийчихэж байна гэсэн. Замын цэгдээ намайг зогсоовол даатгалтай юм яаж мэдэх вүлээ? Одоо яг энэ таны мэдээлэл маань шууд яг та дээр ингээд нүг нүрээ хараа сууж байхад програмд орчиж байгаа учраас өөрөөр хэлбэл энэ дээр байгаа 14 оронтой та таны даатгалын гэрээний дугаар гэсэн байхгүй юу? За цагдаа зогсоолоо гэж үзэхэд терминалаараа таны регистрийн дугаарыг хийгээд үзэхэд та энэ машин дээр ийм даатгалтай байна гэж шууд гараад ирж байгаа. Яагаад гэх юм бол албан журмын даатгагчны холбоо даатгалын компани замын цагдаагийн мэдээллийн сайт нэг базаас татдаг болчихсон болохоор бүр илүү хэлбэр болсон гэсэн. За бүр амар болцсон юм байна. За. Соём даатгал компани 1990 онд Монголын даатгалын салбарт 2 дахь компани болон байгуулагдсан. Тэгээ үүнээс хойш манай компани 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани даатгалын 46 төрлийн үйлчлэгийг ард иргэдэд үзүүлж яадаг. Үүний нэг болох албан журмын жолооч харилцааны даатгалыг ард иргэдэд үзүүлээд одоогоор 4 жилийн өрийг үзсээр байна. Энэхүү хугацаанд манайх 25,000 гаруй иргэдэд үйлчилж 8,000 гаруй аж ахуйн нэгж давхарсан тоогоор үйлчлээд байна.
Ингийн үйлчлэгээ явах хугацаанд даатгалын шуурхай албаны 24 цагийн үйлчлэгээ 7000 гаруй дуудлагыг авах үйлчлэгийг үзүүлж өнгөрсөн жилийн байдлаар 1.2 тэрбум гаруй нөхөн төлбөрийг бол олгосон байна. Даатгалын ач холбогдол нь таны болзошгүй эрсдлээс хохирол багтаагаар даван гарах санхүүгийн үйлчлэгээ байх болно. Даатгалын салбарт олон жилийн туршлагатай соём даатгалын хамт олон таны үн зүйлсийн танд баталгаа байх болно. Иймд та бүхэн соём даатгалаар үйлчлүүлээрэй.